Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Танд л гэж хэлэхэд Бурхан таныг хизээж орхихгүй учраас та бууж өгч болж болохгүй. Та магадгүй нэг зүйл хийгээд түүнийгээ хийх гэж хэтэрхий их цаг гаргаж байсан ч хамаагүй бууж өгч болохгүй. Өнөөдөр бидэнтэй хамт байгаад баярлалаа. Өнөөдөр бүгдээрээ өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байх талаар хичээл заах бөгөөд таныг энэ хичээлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхад туслаасай гэж хүсэж байна. Бүх хүнд л өөрийн гэсэн итгэл болон хандлага байдаг бөгөөд энэ хандлага зөвхөн таних учраас хинч нөлөөлж чадахгүй. Таныг хүсээгүй байхад хинч муу хандлагатай болгоно гэж байхгүй. Та хүсэхгүй бол хинч таныг муу хандлагатай болгоно гэж байхгүй. Тэгэхээр хандлага муу болон сайн гэж байгаа учраас бодож үзэх хэрэгтэй. Бүгдээрээ Библийн ишлэлээс үздэцгээе. Эфес 4:22-аас 24 дээр амьдралын чинь урдын хэв маягт хамаарах залмихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж хаяа гэсэн үг. Тэр Христэд итгэгч хүмүүсийн тухай ярьж байгаа бөгөөд тэднийг хуучин хүнээ хай гэсэн учир нь та Христэд итгэснээр дахин төрсөн шинэ хүнийг хүлээж авсан. Бурхны мөн чанартай болсон. Тиймээс та Бурхантай адил зан чанартай байхын тулд түүнийг сонгосон гэсэн үг юм. Тиймээс тэрээр амьдралын чинь урдын хэм маягт хамаарах залмихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинчлэгдэж үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Үүнийг тайлбар Библиэлд шинэлэг оюун бодол болон сүнслэг хандлагатай байх гэж хэлсэн. Тэрээр та нар өдөр бүр шийдвэр гаргах хэрэгтэй байдаг гэсэн. Тиймээс өнөөдөр та оюун бодолдоо гаргах шийдвэр бол би ямар ч зүйл болж байсан сайн хандлагатай байх болно юм. Би эдгээр зүйлсийг зөвхөн таныг л хийгээсэй гэж хэлээд байгаа юм биш. Би ч бас өөрөө үүнийг хийдэг. Өглөө босох бүртээ Бурхантай хамт цагийг өнгөрөөдөг учир маань би өөрөө бол сайн хандлагатай байж чадахгүй гэдгийг мэддэг учраас юм. Яг үнэндээ бидний ихэнх нь иймэрхүү байдаг. Бидэнд биеэ сайн байлгахын тулд хоол хүнс хэрэгтэй байдаг шиг сүнсний хоол Бурхны үгнээс авч түүнтэй хамт цагийг өнгөрөөснөөрөө түүнтэй хамт сүнсээ сахилгажуулж зөвхт болгох боломжтой. Би ариун сүнсээ гомдох зүйл хийхийг хүсдэггүй. Мөн би Есүс хэлсэн шиг хүмүүсийг хайрламаар байна. Гагтхүү би Бурхны тусламжгүйгээр үүнийг хийж чадахгүй. Тиймээс би өглөө бүр Бурхнаас тусламж гуйдаг. Түүнээс хүч авч өдөр тутам сэтгэл хангалуун байж түүний өгсөн бүх зүйлд талархан амьдрахын тулд оюун бодлоо цэгцэлдэг. Өнөөдөр бол эзний бүтээсэн өдөр. Тэр надад амьдрах дахин нэг өдрийг өглөө. Би өнөөдөр ад жаргалтай байж сайн зөв хандлагатай баймаар байна. Хүмүүс сайнаар хандаж тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхэд нь туслаарай. Би толгойдоо орж ирснээ л гуйдаг. Миний хэлэх гээд байгаа гол санаа нь сайн хандлагатайгаа байж ямар ч зүйл тохиолдож байсан сайн хандлага маань хэвээрээ байна гэсэн зарчимтай байх нь чухал гэдгийг хэлээд байгаа юм. Та энийг харж байсан байж магадгүй. Онгоцонд хандлага тодорхойлж хэмжигч гээд нэг зүйл байдаг. Хандлага тодорхойлдог нэг төрлийн төхөөрөмж юм. Та магадгүй төвшин тодорхойлдог төхөөрөмж гэж юу гэж бодож байж болох юм. Гэхдээ үнэхээр хандлага тодорхойлох төхөөрөмж гэсэн байдаг. Тэгээд тэнд юу гэж бичсэн байдгийг хэлж өгье. Онгоцны хандлага тодорхойлогч төхөөрөмж нь онгоцны ямар уртрагт явж байгааг заадаг бөгөөд уртраг нь хэвийн төвшөнд буюу дундаж төвшөнд байгааг заадаг. Онгоц дээшээ нисэж байвал хамраа өргөх хандлагатай гэж гардаг. Харин онгоц доошоо ургадж байвал хамраа доошлуулж байгаа хандлага гэж гардаг байна. Тэгэхээр бидний хандлага сайн байгаа бол амьдрал сайхан байна гэсэн үг бөгөөд өдөртөө өөдрөг байдаг ба хүмүүс ч эргэн тойронд нь байхдаа дуртай байдаг бөгөөд ийм үед бид хамраа өргөсөн маягийн хандлагатай байдаг. Харин бидний хандлага уруудах үед уран маань хугарч бидэнд юу ч байхгүй юм шиг мэдрэмж төрж бүх зүйлд дургүй хүрч амьдрал шудраг бус юм шиг санагдаж эхэлдэг бөгөөд тэр үед бид хамраа унжуулдаг нь хэвийн бус байна гэсэн үг юм. Энэхүү уртраг хэвийн эсвэл дээшээ байвал хэвийнээсээ доошо байснаас зүгээр сайн юм. За тэр онгоцны төвшин билүү?
Хандлагч билүү тодорхойлогчийн онгоцны нисгэгч өөрчилж байдаг. Энэ нь таныг хэлж байгаа бөгөөд та өөрөө багаар өөрөө өөрчлөх ажлыг хийдэг. Энэ 7 хоног ямар байх нь танаас шалтгаална. Тэгэхээр бид багахан өөрчлөлт хийхэд болно. Та өөрөө л энэ бүгдийг шийддэг ба яг одоо та өөрт байхгүй зүйлээ биш, харин байгаа зүйлүүдээ бодоод үзээрэй. Эвэл аваагүй нэг ч өдөр байхгүй. Тиймээс эвэлүүдээ бодоод үзээрэй. Талархах зүйлгүй нэг ч хүн байхгүй. Бидэнд мэдээж бүгдд нь асуудал тулгардаг. Хүн болгоны амьдралд давж туулах зүйл байдаг шүү дээ. Магадгүй яг одоо танд хэцүү зүйлийг даван туулах үе байж болох юм. Та залбир, хийж чадах зүйлээ хий. Гэхдээ гол нь та талархах зүйлдээ талархаж, сайн зүйлүүдийг голжлон олж хараарай. Та баг зүйлдэж талархаж болно. Гэртээ байгаа цэвэр усныхаа төлөө, амьдарч байгаа гэр, өмсөж байгаа хувцсныхаа төлөө, хэн нэгэнд өглөөний мэнд гэж хэлж байгаадаа гэв. Юунд ч талархаж болно шүү дээ. Бүгдээрээ л ивэл. Талархах зүйлсээ бодох тусам та илүү их туслана. Бас таны хандлагад нөлөөлөх болно. Каин уруу царайлж дарамтанд орсон байсан ба Каин Абель хоёр Адам Евагийн анхны хүүхдүүд байсан. Каин Абель талархсан учир нь Абелийн өргөл Бурханд таалагдж, харин өөрийнх нь өргөл Бурханд таалагдаагүй. Эхлэл 4-ийн 5-6 дээр Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлав. Хандлагыг харах юм бол хүний бодлыг эргүүлээд амьдралд хэрэгжиж байгааг харж байгаатай адил. Таны бие авч яваа байдлаар хандлага харагдана. Нүүрэн дээр чинь бичээстэй байна. Та нар ийм үг сонсож байсан. Бүр хэлж байсан ч байж магадгүй. Чиний царайг харахад л юу бодож байгаа чинь ил байна гэж. Иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүс миний хэлсэн зүйл дургүй байхаараа, хийсэн зүйлд дургүй байхаараа шууд л царай нь хувраад л дургүй байгаа нь харагддаг. Хэрвээ танд өсвөр насны хүүхэд байгаа бол таны хүсэж байгаа царайны төрхийг тэднэр гаргахдаа их гарамга байдаг нь надад таалагддаггүй шүү. Манай хүүгүүдийн нэг нь өрөөнд нь ороод буруу хийсэн зүйлийг залруулах гэхээр тэр нүдээ эргэлдүүлээд л би уул намайг сонсохгүй байна гэж хэлэх гэтэл тэгэж хэлэхээргүй болгодог юм. Тэгээд л миний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байгаа мэт дүр хийсгдэг. Хандлагаа хүн нууж чадахгүй. Хаяа нуух гэдэг боловч ямар нэг байдлаар мэдэгддэг. Сайн хандлагатай байвал танд л хэрэгтэй. Муу хандлагатай байвал танд ямар ч тус байхгүй. Эзэн Каинд чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? Цааш нь уншвал хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү гэж байгаа. Тэр ууртай байсан учраас зөв зүйл сонгож чадаагүй. Тэр дүүдээ уурлаж атаархаж байсан. Атаархаж уурласнаас болоод дүүг алсан. Дүү нь харин зөв зүйлийг хийх сонголт хийсэн байсан. Та бидэнд атаархал төрдөг. Гэхдээ бид бусад хүмүүст байгаа зүйл надад байвал тэдний хийж байгаа зүйлийг би хийж чадаж байвал бид атаархдаггүй. Зөв шийдвэр гаргавал эвээгдэх болно. Харин буруу шийдвэр гаргасан хүн эвэл авч чаддаггүй. Гэхдээ л хүн болгонд өөрийнхөө амьдралыг ивэлтэй байлгахын тулд зөв шийдвэр гаргах сонголт нь байдаг юм. Хэн нэгнийг зөв зүйл хийснийхэн төлөө тэр хүнд муугаар хандах шаардлага байхгүй. Яагад гэвэл зөв шийдвэр гаргах сонголт танд ч байгаа. Би таныг зөв шийдвэр гаргаж зөв хандлагатай байгаасаа гэж хүсэж байна. Би та нарыг бүгдийг хамраа дээш өргөсөн зөв хандлагатай байгаа гэж итгэж байна. Тийхүү та талархал дүүрэн, эвэл дүүрэн болж ямар ч асуудал танд төв гудаж зовохгүй. Гэхдээ танд би нэг зүйл хэлэх үү? Заримд нь тийм биш байж болно. Тиймээс бүгд биш. Заримд нь хэлмээр байна. Та өнөөдөр шийдвэр гаргаарай. Та өнөөдөр Бурхан юу гэж хэлж байгааг сонсоорой. Яагад гэвэл ямар хандлагатай байхаас таны амьдрал ямар болоход маш их нөлөөтэй шүү. Би энийг үйлчлдэг хүмүүстэй хэлдэг. Чадвартай байсан ч муу хандлагатай хүнээс үнэхээр чадвар муутай ч гэсэн сайн хандлагатай байгаарай гэж ажилтнуудаасаа хүсдэг.
Би мэдлэг нь тийм ч их биш. Сайн хандлагатай байгаа хүнийг илүүд үзэж авах болно. Хүн болгон хажууд байх дуртай байгаа бол сайн хандлагатай байна гэсэн үг. Харин муу хандлагатай хүний хажууд хүн байгаад байхыг хүсэхгүй гэж би бодож байна. Та нарыг өнөөдрийн энэ хичээлээр дамжуулан өөрийгөө мэдэж аваасай гэж хүсэж байна. Магадгүй одоо тохиромжтой цаг нь биш байж болох юм. Та ерөнхийдөө ямар хуу хандлагатай хүн бэ? Мэдээж хүн болгонд заримдаа буруу хандлага гаргах үе байдаг шүү дээ. Гэхдээ та 90% эсвэл 95% сайн хандлагатай байж чадаж байна уу? Тийм шүү. Би ч бас өөрийгөө ийм байгаасаа гэж хүсдэг. Бид буруу хандлага гаргаж өөрөө татагдах үедээ эвгүй мэдрэмж төрдөг. Тэгвэл бид яах вэ? Хэрвээ надад эвгүй муухай мэдрэмж төрж байгаа бол миний нөхрийн буруу биш гэсэн үг. Тийм болохоор түүнд ямар нэг бурууг чичлээд байх ямар ч шалтгаан байхгүй. Ийм үед л би бурханд илүү ойртож түүнд хандан өнөөдөр би онцгүй мэдрэмжтэй байгаагаас болж буруу хандлага гаргаж магадгүй байна. Тиймээс би хүмүүсээс хол бай. Та надад туслаач. Тэгснээр би сайн хандлагатай байж чадна гэж хэлдэг. За. Одоо сайн сонсороо чухал зүйл хэлье. Зөв хандлагатай байж тогтох нь зөв хандлага гаргаж амьдрахаас хавьгүй дээр юм. Би дахиад хэлье. Зөв хандлагыг өөртөө зөвшрүүлж, зуршил болгох нь зөв хандлага гаргах үедээ л гаргаж амьдрахаас хавьгүй дээр юм. Энэ нь ямар утгатай вэ гэхээр та муухай ааштай үедээ муу хандлагатай байж олон хүмүүсийг шархлуулж хаад дахиад л энэ байдлаа засах гэж өөрийгөө дорд байдалд оруулж дахиад л хэвийн байдалд оруулах гэж байхаар зөв хандлагыг зуршил болговол танд ямар амар байх болоо гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр ямар ч нөхцөл байдал донд ямар ч үед зөв хандлагатай байхыг хичээх хэрэгтэй. Утгагүй байдал үүсгэх нь таны л сонголт юм шүү дээ. Тэгэхээр энэ тухай Паул хүмүүсийн төлөө залбирахдаа тэдний төлөө залбираагүй зүйл байгаа. Ээлж Паул хүмүүсийн асуудлыг алга болоосай гэж залбираагүй. Харин юу гэж залбирсныг та мэдэх үү? Харин ямар ч үед зөв зан ааштай байхын төлөө залбирсан. Гайхалтай. Намайг 40 жилийн турш үйлчилж байхад асуудалд орсон үедээ зөв хандлагатай байхын төлөө залбирч өгөөч гэж гуйгаад ирсэн хүн одоохондоо байхгүй л байна. Яагаад гэвэл хүмүүс асуудлаа зайлуулж өгөхийн төлөө залбирч өгөөрэй гэж хэлдэг. Гэхдээ тэр асуудал алга болно гэж байхгүй. Яг үнэндээ бид өсөж, илүү томоожж, бурхантай илүү адил болсноор асуудал тулгарвал түүнтэй адил хандлагатай байх болно. Бусдаар бол боломжгүй. Тиймээс л Паул хүмүүсийн төлөө ямар ч зүйл тулгарсан төвчж, сайн зан ааштай байхын төлөө залбирсан. Утга учиргүй байдал үүсэж байгаа бол энэ тэр хүний л сонголт. Йохан Маквел нөхцөл байдал таныг ямар байхыг шийдэхгүй, харин хэн гэдгийг тань харуулах болно гэж хэлсэн. Нөхцөл байдал таныг ямар байхыг шийдэхгүй, харин хэн гэдгийг тань харуулна. Миний үргэлж хэлдэг үг бол жүрж гаднаасаа хичнээн сайхан харагдаж байсан ч хэр зэрэг шүүслэг гэдгийг мэдхийн тулд зүсэх юм уу, шахаж үзэх хэрэгтэй. Сүнсний үр жимс авсан бол жимсийг шахаж байж мэддэг шиг баг зэрэг шахалт өгч байж мэдэгдэнэ. Бид өөрсдийгөө төвчээртэй гэж бодож болох юм. Гэхдээ хүлээхээр ямар нэг зүйл гарах үед л хэр төвчээртэй гэдэг тань харагдах болно. Бид хүмүүст хайртай гэж хэлдэг. Гэхдээ хэр зэрэг хайртайгаа хэлж мэддэггүй. Учир нь бидэнд гэнтийн сонголт тулгарх үед л би өөртөө сайн гэсэн зүйлийг нь хийх үү, эсвэл нөгөө хүндээ сайн гэсэн зүйлийг хийх үү гэсэн сонголтоос харагдана. Бидэнд санаж байхад тустай зүйл байдаг. Үүнд цаг агаар хэцүү байж болно. Гэхдээ үргэлж ийм байхгүй. Роберт Шулер та өөрийн хандлагаа өөрчилснөөр муу мэдээж сайн мэдээ болж болох боломжтой гэж хэлсэн. Дахиад хэлээд үгэй. Сайн зүйл нь юу вэ гэвэл та өөрийн хандлагаа өөрчилснөөр муу мэдээж сайн мэдээ болох боломжтой.
Миний хэлж байгаа зүйл юу болохыг ойлгож байна уу? Энэ бүгд дуусах болно. Таны амьдрал цаг агаар хүнд хэцүү байгаа бол үргэлж ийм байхгүй шүү. Таны өнгөрсөн амьдралд магадгүй хэцүү зүйлүүд байсан. Та даваад л гарсан байгаа. Иймд одоо болж байгаа энэ байдлыг ч гэсэн даваад л гарна. Тийм байтал та хайран 10 хоногоо дэмий үрж муухай хандлага гаргах хэрэг байхгүй. Оронд нь та 10 хоног асуудлаа бурхнаар шийдүүлээд тааламжтай амьдарч болно. Бурхан таны асуудлыг шийдэж байх зуур та баяр хөөртэй, аз жаргалтай амьдарч байгаа бол үнэхээр зөв шүү. Танд асуудал байлаа гэд утгагүй амьдарсаар байгаасаа гэж би хүсэхгүй. Та өсвөр насны хүүхдүүдтэй бол санаа зовоод байх шаардлагагүй. Үргэлж ойлгоод байх шаардлага байдаггүй. Та нөхцөл байдлын төлөө залбир, Бурханд бүгдийг даатаг. Та залбирчхад санаа зовоод байвал ямар ч хэрэг байхгүй. Та залбирчхад Бурханд даатахад орхих хэрэгтэй. Асуудал тулгархад надад тусалдаг нэг зүйл байдаг бөгөөд би энэ үгийг чанга хэлдэг, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хэлдэг. Энэ зүйл мөнхөд байхгүй. Өөр бас нэг хэлдэг үг байгаа. Энэ бүхэн дуусгал болно. Би хэрхэн дуусах талаар мэдэхгүй байсан ч төгсөх болно гэдгийг мэдэж байгаа. Би та бүгдийг гараа дээш нүргөөд сайн хандлагатай байж болно гэсэн шийдвэрийг гаргаасаа гэж хүсэж байна. Та сайн хандлагатай байна гэж шийдэхгүй бол муу хандлага таныг гитэж байдаг. Миний хэлдэг үг бол та ханаад хүрсэн бол биетэй сайн байна гэж байхгүй. Үүнтэй яг адилхан та муу хандлагатай байсаар л байвал сайн хандлагатай болно гэж байхгүй. Яагад гэвэл таны дайсан яг л хүн шиг гитэж бид асуудлыг Бурхны тусламжгүйгээр өөрсдөө шийдэх гэдэг. Тиймээс бид дотроо байгаа ариун сүнсээ сонсож, аль үед нь хамраа доош буулгаж, хизээ хамраа өргөх хэрэгтэйгээ мэдэх хэрэгтэй. Бас нэг хэрэгтэй арга байна. Шуурган дунд том шийдвэр битгий гарга, болгоомжтой бай. Таны амьдралд хэцүү зүйл тохиолдож байгаа бол шийдвэр гаргах нь зөв зүйл биш. Ялангуяа чухал шийдвэр гаргах хэрэггүй. Иймэрхүү үед шинэ машин авах, хурмаа хийх, шинэ байр авах зэрэг ийм том шийдвэрийг гаргах хэрэггүй. Учир нь сэтгэл хөдлөлөөр хийсэн шийдвэр асуудал болдог. Тэгэхээр хамгийн зөв нь сэтгэл хөдлөл тань буурч, тогтвортой болсон үед шийдвэрээ гаргаарай. Та магадгүй одоо асуудалтай, тэгээд дайсан чихэнд тань чи одоо юу хийх гэж байна вэ? Чи одоо юу хийх вэ? Юу хийх гэж байна вэ гэж хашгирж байгаа бол та хандлагаа анхаарч, Бурхан надад харуулахгүй бол би юу ч хийхгүй гэж хэл. Дайсан тань шахсны төлөө сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй. Дараа нь харамсах хэрэг гарна. Дахиад нэг хэлэх зүйл бол хяналтын цамхагтай холбоотой байна. Шуурга болох үед онгоц хяналтаа алдалгүй хяналтын цамхагтайгаа холбоотой байдаг. Бид ч бас ийм байх хэрэгтэй. Та сэтгэлээр унаж асуудалтай байгаа бол асуудал таныг Бурханаас холдуулж болохгүй. Харин ч Бурхантай ойртуулвал сайн юм. Түүнтэй илүү их цагийг өнгөрөв. Түүн рүү хандан уйлж хашгирч түүний зөвлөгөөг ав. Зүгээр л буланд очоод өөртөө харамсаад байж болохгүй. Харин ч хяналтын цамхагтайгаа байнга холбоотой байж хамраа өргөсөн хандлагатай бай. Дараагийн 5 дахь зүйл бол юмыг харах хараа юм. Бид хэрхэн шийдвэр гаргаж байгаа нь бидний харах хараанаас шалтгаалдаг. Энэ чухал зүйл бөгөөд юмыг зөвөр хардаг байх хэрэгтэй юм. Танд уншиж өгөх түүх байна. Бага зэрэг урт ч гэсэн үн цэнтэй болохоор биднийг ойлгоход тустай байна. Нэг охин дээд сургууль сурахаар гэрээсээ яваад удаан хугацаанд аав ээжтэй захиа бичээгүй байсан. Би сургуульд явснаасаа хойш одоо бичгээр шийдэж байна. Өмнө нь захиа бичээгүүд уучлаарай. Та нарыг захиаг минь уншихаас өмнө суугаасаа гэж хүсэж байна. Энэ хэсэг нь үнэхээр зүрх дээлсэхэр байна шүү. Та нар суусан уу? Суугаагүй бол унших хэрэггүй шүү. Би энд сайн байгаа. Намайг энд ирсний дараа дотор байранд галгарч би цонхоор үсэрснээс болоод гэмтсэн. Гавал тархины гэмтэл маань нэлээд сайн эдгэрсэн. Заримдаа өдөр бүр биш ч
хаяал баг зэрэг толгоо өвддөг. Сайн зүйл нь манай дотор байранд гал гарч намайг үсрэх үед гал командад ажилдаг нэг хүн нь намайг аварч эмнэлэгт хүргэж өгч мөн авч ирдэг болсон. Намайг эмнэлгээс гаргахад манай өөрөө шатсан учраас надад амьдрах газар байхгүй болсон байсан. Тэгээд тэр залуу надад сайн хандаж подволын өрөөгөө надтай хуваалцъя гэсэн. Жижигч гэсэн хөөрхөн байр байсан. Тэр сайн залуу надад хайртай болж бид гэрлэхээр шийдсэн. Бид өдрөө товлоогүй байгаа. Гэхдээ жирэмсэн болохоор гэдэс томорхоос өмнө хийн. Тийм ээ аав ээж минь би жирэмсэн. Та нар өвөө эмээ болохыг хүсэж байгааг би мэдэж байна. Тиймээс хүүхдэд маань надад ханддаг байсан шиг зориулалт, хайр халамжаа өгнө гэдэгт итгэж байна. Бид хурмаа хоошлуулж байгаа шалтгаан нь найз залуу минь халдварт өвчтэй. Би бас хайхрамжгүйгээсээ болоод авсан. Тийм байсан ч та нар түүнийг минь гэр бүлдээ гараад илгэн угтаа авна гэдэгт итгэж байна. Тэр элэгсэг. Гэхдээ боловсрал сайн биш. Нэлээд их нэр алдарт дуртай. Тэр өөр үндэстэн ч бидний шашин нэг учраас та нарт тийм ч их төвөг бодохгүй. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд дотор байранд ямар ч гал гараагүй. Бас би ямар ч тарих толгоон гэмтэл аваагүй. Мөн би эмнэлэгт хэвтээгүй. Бас жирэмсэн биш. Би халдвар аваагүй. Ямар ч найз залуу надад байхгүй. Гэхдээ би түүхийн хичээл, шинжлэх ухааны хичээлдээ унсан. Та нар энийг зөвөр ойлгож хараарай. Үнэхээр хөгжилтэй түүх болохоор та бүгдийг инээсэн гэж бодож байна. Аав ээж хоёр нь захиаг уншиж дуусаад ямар их тайвширсан болоо. Магадгүй охин аав ээжтэй шууд л аава ээж би түүх болон шинжлэх ухааны хичээлд унсан гэж шууд хэлсэн бол тэдний хандлага, хариу үйлдэл ямар байх байсан болоо гэж би бодож байна. Магадгүй тэд сэтгэлээр унаж, охиндоо уурлаж, бүр дарамтанд орж гэр бүлийн дунд маргаа үсэх байсан байж магадгүй. Тэр охин эхлээд иймэрхүү танхаа зүйл хэлснээр тэд арай зөөлнөр хүлээж авсан. Таны амьдрал асуудалтай шуурган дунд байгаа бол та энэ зүйл болоогүй байсан бол сайн байх байсан. Гэхдээ энэс ч илүү муу зүйл байж болох байсан гэж бодоод үзээрэй. Саяхан надад нэг асуудал тулгарсан юм. Би нэг газарт очих хэрэгтэй болсон. Гэхдээ цагтаа очимоор байсан боловч би хоцорхоор маягтай байсан болохоор сэтгэлээр унссан. Бид нэр хурдны замаар гараад явж байтал биднийг явхаас 45 секундын өмнө хурдны зам дээр том осол болж зарим нэг хүмүүс амиа алдсан харагдаж байсан. Тэгээд энийг хараад Бурхны надад ойлгуулсан зүйл нь би хүсснээрээ цагтаа яг гарсан бол энэ осолд ч орж болох байсан гэдгийг надад ойлгуулсан юм. Бидний амьдралын цаг хугацаа Бурхны гарт байдаг учраас заримдаа тэр бидний хүсэж байгаа зүйл цадаа болж та хийх гэсэн зүйлээ хийж чадахгүй тохиолдол байдаг. Ягд гэвэл та өөрөө мэдэхгүй байсан ч тэр таныг ирээдүйд учирч болох асуудал өвдөлтөөс хамгаалж аварсан байдаг. Тиймээс үргэлж зөв хандлагатай байж Бурхан бидний төлөө хамгийн сайныг хийх болно гэдэгт итгэх хэрэгтэй. Бид эерэг байна гэдэг нь асуудал хэцүү зүйлээ үгүйсгэн гэсэн үг биш юм. Харин Бурхан бидний асуудлаас хавьгүй илүү гэдэгт итгэх юм. Би нэг удаа хотоос гадна нэг эмэгтэйтэй кофе шопт ярилцсан. Тэр эмэгтэй намайг зурагтаар харсан учраас таньсан. Тэгээд өөрт байгаа асуудлуудаа надтай ярьж эхлэхдээ Жойсо амьдрал надад хатуу хандаж байна гэдэл амьдралд нь тохиолдсон нэлээд хэдэн зүйлийг яриад дараа нь Жойсо яг үндэ бол амьдрал намайг автобус доогуур шидчихсэн гэж хэлсэн. Тэгт нь би тэрд орно. Хонгор минь намайг ч бас автобус доогуур шидчихсэн байсан. Гэхдээ би өөрийгөө автобусанд ороос гаргаад харин тэр автобусаа яаж жолоодохыг сурсан гэж хэлсэн. Та нарыг ч бас өнөөдөр ийм сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Таны амьдралд үнэхээр хэцүү зүйлүүд тохиолдож байсан байж болно. Та магадгүй би азгүй хүн юм да гэж хэлж байж болно. Харин би бол Бурхантай хамт байхад азтай азгүй гэж зүйл байдаггүй гэж боддог. Зүгээр л итгэлтэй байдал болон үл итгэлэл гэж байдаг.
Бурханд итгэж, үгийн амлалтанд л итгэх хэрэгтэй. Та Бурханаас холдож бууж өгч орхихгүй бол тэр хизээч таныг хаяна гэж байхгүй. Таны амьдралд магадгүй нэг зүйл тохиолдож, тэгээд энэ байдлаа зохицуулах гэхээр хэтэрхий удаад байгаа юм шиг санагдаж байж болох юм. Тийм байсан ч хамаагүй та найдсаар байгаарай. Бууж өгч болохгүй шүү. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн